Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай шин танил нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Төмөн Баяр оролцож байна. Тэрээр Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаа олондоо гарын ур, нүдний ур, ухааны ураар танигдсан нэгэн билээ. 27 жилийн турш уран дархны ажил хийж байгаа Төмөн Баяр эртний эдлэлийн тэр дундаа алт мөнгөн эдлийн хийц хэлбэрийг алдагдуулалгүй уралсаар байгаа хүндтэй эрхэм юм. Намайг Сөрөө Орлон Төмөн Баяр гэдэг. Энэ Эрдэнэ хотод одоо хар багасаа өсөөд өдөө хүртэл амьдарч яваа ийм хөө. Тэгээд 1999 онд Эрдэнэ хотод ирээд тэгээ Эрдэнэт одоо хүртэл Эрдэнэ хотод энэ алт мөнгөний дархны урлагийг одоо төмөн түгээж ард түмний гоёо явж байна. Ер нь бол одоо алт мөнгөний дархны урлагт бол нэгэнт л одоо энэ урлагийг ер нь авч явъя, ер нь цаашаа энэ урлагт зүтгэе гэж бодож байгаа юм бол эхнээс нь ахвалал нэлээд тол хүртэл суралцах ёстой юм шиг надад санагддаг. Тэгэл анх эхлээл би хөөмлөөр эхэлж исэн, хөөмлийн урлагаар. Тэгэл сүүлдээ багштайгаа дагалдаал цотгоор урлаг руу орж үзээл, юм цутгаж үзээл. Тэгэл юм цутгаал айгуу гоё ингээл хэвэн гараад ирсэн. Тэгэл дараа нь тэрийгээ засаал янзлал ингэсэн чи улам ороод тэгэл эмэг бүгж рүү орж үзээл. Тэгэл эмэг бүгж рүү орохдоо тэр утсан шилжмэл гэдэг ямиг ерөөсөө хийж сурыг. Тэр үед бол энэ одоо орчин үеийн шиг тийм хэм энэ гэж байгаагүй, бүх юм гараар хийгддэг байсан. Тэгэл анх эхлээл эмэг бүгж утсан шилжмэлээр хийж сураал. Тэгэл явандаа утсан шилжмэл гэдэг урлагийг сурж авсан. Энэ алт мөнгөний дархны урлагийг аль болох хуучных нь талаас нь тэр одоо хуучны тэр гоё хийц урлагийг ер нь алдагдуулахааргүй болж игэл хуучны ямиг дуурайгаад хийсэн ч тэрнтэйгээ төстэй. Тэгээ тэрийг орчин үеийн загвар руу оруулаад чинь тэр юм уу тэгж хийж байгаа л да. Ёроолт нь бол төрийн 7 эрдний нэг болох заан эрднийг төлөв төвшин бүхэн амгалан байх бэлтгэл. Монгол дархны бүтээл нь арга барил, уруу хаан, хэлбэр хийцээрээ Батнаров, Дарганг, Далай чонхор, Ноён сэврээ, Боржгон, Бурайд хийц гэгдэж нутаг орныхоо нэрээр алдаршиж ялгарч уламжлагдаж ирсэн түүхтэй. Шавийн эрдэм багшаас гихчлэн Төмөн Баярын хувьд багшийн заасан эрдмийн дагуу бүх төрлөөр бүтээлүүдээ уралдаг байна. Дархны урлагийг хөөмлийн урлаг, сүлжмлийн урлаг, цотгуурын урлаг гэж 3 ангилдаг. Харин хамгийн дээд түвшинд туршлагдсан уран дархан гангийн урлагт хөл тавьдаг байна. Учир нь гангийн урлаг чимхлүүр ажил ихтэй. Хэрвээ гангийн урлагийг өөлөх зүйлгүй урлаж чадвал дархны урлагт хамгийн дээд оргилд хүрчээ хэмээн дүгндэг байна. Хүмүүсийн хийж байгаа зүйлүүдийг хараад энэ ямар гоё юм бэ? Тэр тусмаа энэ зэсэн дээр айгуу гоё юм хөөгөөд их гоё юм бүтээл юмнууд гаргацсан байсан. Тэрийг хараад энэ ямар гоё юм би одоо энийг хийж чадах болоо, энийг ер нь оролдуулж чадах болоо гэж анхалж тийм сэтэл толгоонд төрөөл. Тэгэл тэр отхон гэдэг багшийн өрөөнд ороод тэр хүмүүс маань их гоё зэсээр том гоё хөөмлөд хийцэн байсан. Тэгээд тэр хүнтэй нэг хэдэн үг солих авшаа тохиолдол. Тэгэл би одоо ингээд энэ таны энэ алт мөнгөний дархны энэ сайхан хөөмлийн урлаг руу оруулж чадах болоо гэдгсэн чинь чи зорж өчтгөө гэд баг зэрэг зорж өчнэ гэдгсэн. Тэгэл чи за чи тэгвэл нэг хэд зохиод үзэх гэл тэгэл би нэг зохиж үзээл тэгэл болмоор юм байна. Чи өөрөө сурыг гэж бодож байгаа бол хамаалга над дээр ирээд хийвлэхгүй гэсэн. Тэгэл анх эхлээл тэг сонирхол. Тэрнээс хойш бүр тэр багш дээр очивол тэр янз бүрийн том жижиг баг янз бүрийн зэсхөөмлүүдийг хийгээл. Тэрнээс хойш бүр ерөөсө тэгэл толгооноос гарахаа гараад ерөөсөө л дархан бол энэ айгуу гоё урлаг байна. Айгуу сайхан урлаг байна. Тэгэл багштайгаа нэлээд олон жил цуг байсан. Тэгэл хөөмлийн урлаг, утсан шилжмлийн урлаг, цутгуурын урлаг гэтрийг багшаасаа өвлөж сурж авсан. Морины бүр хэмжээний хэрэглэлийг багштайгаа цуг хийж анх орж ирсэн. Тэр бол одоо надад хийжээш мартагддаггүй.
тэр морины эмилийн урлагт бол бүх юм шингээд орцсон байдаг. Цутгуурын урлаг, хөөмлийн урлаг энэ төр гээд шүлжмэл урлаг энэ төр гэл тэдний мэдрийгээ бүгдийг тийм морины бүтэн хэрэглэхтэй багшаасаа нэлээ их юм суралцаж цаашдаа нэлээч их урам зориг энэ дээрээсээ надад миний сэтгэл санаараас гардгүй юм. Тэр миний одоо амьдралдаа бол багштайгаа хийсэн хамгийн том бүтээл. Анх мөнгө аяыг доторлж сурах гэж байгаа хэд удаа цаолж багштай загнуулж алах малахаар хүртэл нэг зохиолж мөхүүлжсэн. Тэгээд тэр ерөөсөө санаанаас гардгүй юм. Нэг 2 3 ч удаа аяга доторлсон. Тэрээс болж өгөхгүй байгаад байсан чинь над руу алхаа шидсэн. Тэгээд би бүр энэ одоо яаж манай багштай өвчнөдөлж байгаа юм уу нэтэрээ гэдгсэн чинь үнэн голоос аваа шидсэн байсан. Тэгээд тэр ерөөсөө сэтгэлээс гардгүй. Тэгээд тэр үл надад нэлээд том хэмжээний тийм юу гэх юм бэ сануулгач гэх юм уу тийм том юм болж ирсэн нэг хөвгтэй юм ярихад. Тэрнээс хойш бол тэгэл голцуул тэгэл асуун багшаасаа суралцсан. Манай багш юу хийн тэрийг харна, сурна, чадахгүй юм асуун, лавлна. Ингээл явсараа гал одоо өдөө эртэл ингээд хийж энэ да. Одоо үндэсний өв тээгч гэдэг утгаараас гэдэг юм уу одоо энэ одоо багшаасаа анх яаж сурж авсан яг тэрүүгээрээ л одоо гар хийцээр хийхэд бол ер нь бол нөгөө давтагдчихгүй гэдэг маягаар л явна л да. Техник бол одоо дахиад техникч нөгөө хөдлөө өгөөл дахин хийгээл тэрийг хэдэн мянгаар нь хийж болно. Гараар хийхэд бол тийм олон их боломжгүй л дээ. 1 2-ыг хийгээл тэгэл өөрчлөгдөөл явчихна гэсэн үг. Тэгээ одоо үндсэндээ бол тэр уламжлалт аргаал авч үлдчихээн л гэсэн үг. Алтманы дархан бол одоо үндсэндээ нэлээд дээд төвчөнд очихоор ган руу орж гангаар сэлбэрж ган дээр өөрсдөө сорж үздэг. Би одоо тэр хэмжээнд очиагүй л байна л да. Ямар ч байсан хөөмлийнхээ урлагийг, цутгуурынхаа урлагийг энэ 3 урлагаа одоо өвлөөл энийгээ ингээд цааш нь залуучуудад зааж өгөх сургах ч гэдэм үү. Тийм юм толгойд бол их бодож явдгаа. Ер нь бол гангийн урлагийг бол алтманы дархны үний хүн бол энэ өөрийгөө одоо сориод өөрийгөө хичээгээд ингээд явхад бол төмөр дээр өөрийгөө одоо сорж төмөр дээр юм хийдэг л дээ. Тэгээ тэр урлаг бол нэлээд өндөр түвшинд очиж хийдэг. Гэхдээ санаж явахад бүтнэ гэдэг шиг ер нь дархан гангийн урлагийг нэг барьж авна гэсэн бодол байдаг. Жис ховонгийн ховонг одоо гагнах хэсэг. Жис ховонгийнхээ доотлын ёроолог гагнаж байна. Дархан хүнийг бурхан ухаантай гэцгээдэг нь хий хоосон үг бишээ. Урлаж байгаа зүйл нь өөрийн цэвэр сэтгэмж, бодол санаанаас урган гардаг учраас тэр бизээ. Мөн дархан хүн бүтээл хийхэд ашиглах багаж төхөөрөмжөө өөрийн гарын ураа ашиглан хийдэг нь эрт үеэс уншсан уламжлалтай. Учир нь нарийн чимхлүүр хээ угалц хийхдээ тухайн хэлбэрт таарсан багаж байх ёстой байна. Түүгээр урлсан бүтээл дахин давтагдашгүйгээс гадна он удаан жил эзэндээ итлэгдэх өвөрмөц бүтээл болдгоороо онцлог байна. Ингээд нөгөө ховонгийн таг маань гарч ирж байгаа. Энэ токер дээр ингэж давилдна гэж ярьдیں۔ Тэгээд давилдаад ингээд нөгөө ховонгийн чинь таг нь гарч ирнэ. Ингээд тагны үйл явцсан юм. Одоо Монгол дархны урлагийг орчин үеийн токерийн машинтай хосолж хийж гэнэ гэсэн. Энэ зис ховын одоо орчин үеийн хэллэгээр бол зис ховын гэдэг. Тэгээд нутгийн өөр хэлдэг л дээ. Зарим нь хөнөг гэдэг. Зарим нь сайлын ховынч гэдэг. Тэгэл янз бүрийн тэгэл одоо орчин үед бол зис ховын гэл нэршлээрэл явж байна л дээ. Энийг бол бас нэг хуучных нь хэлбэрийг дүрсийг тэр донжийн нөгөө хуучин хийдэг байсан улсууд ихээсээ нэг их холдуулахгүйгээр зөрүүлэхгүйгээр тэрийг уламжилж авч үлдэх тийм маягаар бол хийж байгаа. Тэгээ энэ бол ойролцоогоор нэг хувин бол 2-3 өдөр хийн л дээ. Тэгэл одоо үйл явц нь бол эхлээл эзэн дээрээ эсгүр хийн. Тэгэл дараа нь гагнана. Тэгэл бүслүүрээ хэвлэн.
Тэгээ тааруулна, гагнана. Тэгэл тагмаан тустай явна. Тагаа тусад нь хийн. Ингээл синж минжийн энэ төр нэлээ ийм дистралтай явж байгаад гардаг л та энэ хамгийн сүүлд нь өнгөлгөөгөө хийгээл. Тэгээ ингээ явдаг. Би бол бас дээр үеийнх нь юуг нь одоо тэр үед хийжсэн юунууд зураг хөргнүүдийг их үзэж харж хийж болж игэл нэг тэрнээс нь хол зөрүү байхгүйгээр болж игэл хуучныхаар нь хийх юм сонирхолтой байдаг. Болж игэл ер нь гараар хийх дархан мурхан хантаал гэдэг хүн болгон хилдэг амнаас нь гардаг үг. Тэгээ энэ үгний дааж явах гэдэг ч юм уу. Тэгэхээр аюу их тийм хүндэтгэл байт юм аа. Ямар бүтээл юу хийх юм гэдгээс шалтгаална л да. Одоо тэгээд жишээ нь одоо нэг сайхан мянгатын цогц гэдээ ярьдیں۔ Одоо бад маттай энэ төр нэлээ уруу хийж шаарддаг тийм цогц байдаг. Тэр цогцыг л одоо жишээ нь захиалаад хийлгүүллээ гэхэд тэр цогц чинь өөрөө нөгөө шашны холбогдлолтой тийм айгүй олон бэлэгдэлтэй. Тэр юмнуудын аль болохоор нөгөө өндөр түвшинд айтайхан гоё хийж өгөхийг бодно. Нөгөө үйлчлүүлэгч манаас гоё сайхан юм хийж авахыг бодно. Тэгээд одоо тиймэрхүү юм хийхдээ эхлээд нэлээд судалгаа маягийн юм явуулдаг. Одоо дээр үеийн дарчвал маань одоо ямар хөө хэлбэр хийцтэй, ямар бэлэгдэлтэй, ямар цогч хийжсэн. Тэр мэрийг одоо зураг хөргийг харах марах тэгэл ганц нэг юм унших тэргээл тэгж байгаа л барьж аавна. Тэгэл барьж авахдаа тэгэл тэр болж игэл тэр нэг дээр үеийнх нь хийц хэлбэр галбирыг алдагдуулахгүй л хийхийг хичээдэг. Ганцаараа одоо ингээд дангаараа хийж байгаа тохиолдолд бол нөгөө хийж байгаа бүтээгдэхүүн маань нөгөө юм маань их чанартай нэлээд сэтгэл шингэсэн тийм цай юм гардаг болохоор хүмүүс ер нь илүү худалдаанаас авахаас илүүтэйгээр надаар хийлгүүлэх сонирхолтой байдаг. За энэ хэсэгт одоо би ингээд зохиод энэ хөнгөхийн бүслүүрийг ингээд тааруулж байгаа. Уран дархан Түмэнбаяр шинээр дархан хийх гэж би дүү нартаа дархан хүнд шунлын сэтгэл байх хэрэггүй. Мөн бүтээлээ урлахдаа гараар сэлбэрлэх нь илүү үн цэнтэй байдаг гэдгийг нэвтрүүлгийн төгсгөлд загсан юм. За ингээд нэг агнорны хэсэг. Манай нэвтрүүлгийн дараагийн дугаараар Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл дугуйгаараа илсэн бүсгийн талаар сонирыг тань Милана. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ.